Нийслэлийн иргэд хөршийн өдөртэй босонтой холбогдуулан дүүрэг хороо хэсгүүд энэ өдөр оршин суугчдыг уриалж хөтөлбөр төдирлөгийг зохион байгууллаа. Хөршийн хяналт хөтөлбөрийг Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн засаг даргын тамгын газраас санаачлан нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлуулан 2020 он хүртэл нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх болжээ. Тос хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ахуйн хүрээнд үлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчил буурна. Аюулгүй амьдрах нөхцөл боломж бүрдэнэ. Нийслэлийн иргэд оршин суугчдын нийгмийн хариуцлага нэмэгдэнэ. Айл хөршийн нэгдлийг бий болгож тэдэнд өөрсдөө бахархах сэтгэл төрүүлнэ. Холбогдох байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах боломж бүрдэнэ. Иргэд оршин суугчдаас ирүүлэх гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээлэл нэмэгдэнэ. Цагдаагийн байгууллагад идэвхтэй дэмжлэг үзүүлэх ухамсар төлөвшнө. Цагдаагийн байгууллагын ажил үйлчлэгийг иргэдэд шуурхай хүргэх нөхцөл бүрдэнэ. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд оршин суугчдын оролцоо дэмжлэгийг үнэлж дүгнэдэг, урамшуулах нөхцөл бүрдэх гэх зэрэг үр дүн хүрэх юм. Хорооныхаа 400 өрхөөр орж одоо хөршийн холбооны зорилго одоо яг хөршийн холбоо гэдэг нь хөршийн өдөрлөг гэдэг нь энэ ямар учир утгатай юм бэ гэдэг талаар бас иргэд оршин суугчтай ийм танилцуулж явлаа л да бид нэг мэдж явах ёстой гэдэг утгаар нь л одоо бид ингэж хооронд нь танилцуулсан ийм аятайхан үйл ажиллагаа болж байна да. Хөршийн өдрийн баярын мэнд хүргье. Баярлалаа. Таасаас баярын мэнд хүргье. За жишээ нь одоо та энэ хоёрыг таних уу? Танихгүй шүү дээ тийм. Хажуудлын адил танихгүй. Бараг танихгүй байгаас. Та хэдэн жил амьдарч байна? Би энэ 2007 оноос хойш. 2007 оноос 7 жил амьдарч7 байна. жил амьдрахад одоо хажуудлынхаа гурван айлыг одоо танихгүй шүү дээ тийм. Бид нар бол үнэхээр хөдөөний малчид хаа хол байсан нэгээ таниад ах トゥ шиг байдаг бол Улаанбаатар хотын хүмүүс хажууд байгаа хүмүүсээ таньдгүй энэ бол энэ нэр царай. Өнөөдөр ихэнх хүмүүс бол яг зүгээр зав чөлөө муутай ажил төрөлтэй хүмүүс бол яг хагас потенциалыг ашиглаад энэ өдөр бол ирж эмчнараас асууха өрхийн эмнэлэгтэй холбоотой санал хүсэлтийг бол тавьж байгаа. Тэгээд энийхэн дагуу бол өөрийнхөө өрхийн эмнэлгийн хэмжээнд бол арга хэмжээг нь авч санал хүсэлтийг багтааж ажиллана. За Улаанбаатараас зохион байгуулж байгаа энэ хөршийн өдөр бол маш зүйтэй юм аа. Энэ хөршийн холбоо гэж хуучин байсан энийг сэргээж байгаа явдалд бол одоо хөдөлмөрчид одоо бид оршин суугчид бид маш их баярлж байна. Дуугар бол дуу нэг, дуугтэр бол хүчнэг гэдгээр бол ингэж амьдарцгаах нь бол одоо бидний өнөөдрийн одоо зорилго болж байна.